Миний нагас ах Мөнх Насангийн Баян төр 1934 оны хавар одоогийн Говьалтай аймгийн Жаргал сумын нутагт Харгамтгой гэдэг газар Сүхцагддаг гэдэг айлын 9-р хүү болж төрсөн. Хамгийн отхон хүн болсон. Бага насндаа эхэн нас орж одоо өнчрөөд тэгээд энэ Мөнх Насан гэдэг айл одоо өргөгдөж тэнд одоо хүн болж хөлдөрж амьдэрсэн хөө. Мөнх Насангийнх бол ядууфтар тэр үеийн л одоо айлуудын адилаар амьдардаг амжиргаатай юм л айл байсан. Баян төр гэдэг нэртэй ийм хүү өргөж явсан учраас миний хүү одоо маш их буян дагуулж ирсэн гэж өргөмөл эцгнэх олзуурхаж ярьдаг. Үнэхээр ч тэдний сүүл рүүгээ маш их малтай. Тэр нутагтаа дохойдоо нэлээд жинэлэг тийм айл байсан. Жаргалан сумын бага сургуулийг 4-р ангид төгсөөд тэр үедээ бол Жаргалан сум Завхай аймгийн харьяат сум байсан учраас 5-р ангиас эхэлж аймгийн төвөд очиж сургууль зуудаг. Зуныхаа амралтаар ирээд ажил сайтай сайн хүүхэд гэж магтан саашаадаг ийм хүүхэд байсан. Сайн унагаан хүнд зарчдаг, сайн хүүгэн хүнд өргүүлчихдэг гэж ярьдаг яриа олны дунд байдаг. Энэ бас ортой юм шиг байгаамаа. Баян төр Жаргалан сумынхаа баг сургуулийг дүүргэж Завхан аймгийн төв Улаастай хотын Элдв очрын нэрмжид 10 жилийн дунд сургууль сурч Гүнсэн Чоймбол багштай 10 Б ангийг төгсжээ. Монгол Улсын их сургууль суралцахаар ирээд өөрийн тухайн үед сонгосон мэргэжилт нь байхгүй байсан учраас гадаад хэлний чиглэлээр 1 жил суралцсан байгаа. Тэгээд тэр үеэс л их сургуулийн багшийг бэлтгэхдээ суралцж байсан оюутнуудаас хамгийн одоо мундаг сурлагатай ирээдүйтэй тийм хүмүүсийг нь сонгоод багш бэлтгэхийн тулд Оросын холбооны улс бусад сургуулиудад явуулж бэлтгэдэг. Энэ чухал одоо бодлогын хүрээнд бэлтгэгдсэн ийм хүн. Оюутан байхасаа л би ихтэй сургуулийн багш болох юм байна, эрдэмтэн болох юм байна гэсэн ийм мундаг зорилгыг өөрт нь өвлүүлж явуулж сургасан. Тэр одоо итгэлийг биелүүлэхэд тулд багш маань Москвагийн их сургуульд очиж суралцахтай их мундаг суралцсан байна гэж ойлгогдож байгаа. Завхны 10 жилийн ангийн анд Сэретэр, Тогтох баяр болон найз Бадга базар аргачаа нартайгаа Москвад суралцаж байсан нь одод өнгөтэй оюутан цагийн дурсамжтай он жилүүд нь байжээ. Москвагийн их сургуульд нэрт эрдэмтэд энэ сургуулийн багш нар багшд маань шууд одоо хичээл зааж байсан. Тухайлах юм бол манай эдийн засгийн газар зүйчд сайн мэдэндээ Юлиан Глебович, Саушкин, Волски, Анучин, Майергос гэдэг одоо Оросын лут одоо эрдэмтдийн шавь болж тэр үед багшийг суралцж явах тэр үед одоо өөрт нь хичээл зааж дадлагыг нь удирдах бэлтгэж байсан байгаа юм. Монгол Улсын элчин сайдын яамнаас шагналт тэтгэлэг хүртэж 5 жил суралцаад эдийн засгийн газар зүйч мэргэжлэр 1961 онд төгссөн нь Нутгаасан Ломносвын нэрмжид их сургууль сурсан анхны хүн болжээ. Тэр шинжлэх ухааны арга зүйг суралцахаас гадна энэ хэлийг төгс төгөлдөр эзэмшиж ирсэн явдал бол цаашдаа дараагийнхаа багш нарт нөлөөлөх, үлгэрлэх шинжлэх ухааны одоо дээд зэргийн ололтуудыг цаг алдалгүй өөрөө олж авч бидэнд хүртэх ийм сайхан боломжийг олж авсан нь бол бас багшд маань их сайхан аз завшаантай тохиолдол байсан байх гэж бодож байгаа юм. Москвагийн их сургуульд дүүргэсэн тэрээр эдийн засгийн дээд сургуульд 4 жил 1965-аас 1977 онд Монгол Улсын их сургуульд багш техникийн эрхлэгчээр ажиллажээ. Хөдөөний нэг малчны хөөхд Монгол Улсын их сургуульд одоо элсэж ороод 1 жил хэлний ангид суралцж байхад намайг Москвагийн их сургуульд газар зүйн багш болохоор явуулж байсан баг. Дээд боловсролын системд бол 54 жил ажиллажээ. Үүнээс 48 жилд нь Монгол Улсын их сургуульд ажилласан байгаа юм. Би одоо бодоход ер нь филиалцтай хүн юм. Энэ тойрон натаа зураг авахгүйж байгаа энэ улсууд бол зөвхөн миний шавь нар юм аа. Шавь нарын минь шавь нар бий болж байна. Тэгэхээр хэд хэдэн үйл амьдсан ийм сайхан
мэрэгжилтэн эрдэмтдийг одоо бий болгоход би бас оролцож явжээ гэж ингэж бодож байна. Эдний хамт зургаахгүй болж байгаа хүмүүсийн дотор академич хүн байна. Тэгээ за Монгол Улсын их сургуулийн профессор хүн байна, доктор профессор. Одоо тэгээд эднэрийн шавнаар бас бий болж шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг одоо бодоход бол их сайхан юм да. Газар зүйн салбар болон Монгол Улсын их сургууль Монголын боловсролын нэгэхэн үеийн түүхийг бүтээлсэн нь Жаргалан сумаас Монгол Улсын их сургууль багшилсан анхных гэж нутгийнхэн түүхэнд бичигдсэн байдаг. Тэгээ Баянтөр багш бид хоёрын одоо ажиллаж байсан энэ дээд тусгай дунд боловсролын улсын хорооны гадаад харилцааны хэлцэд гэдэг нь бол жил болгон одоо гадаадд явуулдаг. Тэр олон мянган оюутнуудыг сонгож аваад тэгээд одоо буцааж одоо хуваарлдаг. Улсын 56 яам улсын хороо тусгай байгууллагуудтай хамтарч ажилладаг юм одоо байгуулга байсан. Тэгээд гадаадын 13 орны 178 ихтэй сургууль техникум ТЭМСэд жилдээ 14-5 мянган одоо оюутан сурагч одоо сурдаг. За дээр нь зөвлөлт улсаас жил болгон ирж ажилладаг 200 одоо мэргэжилтэн манай улсаас гадаад орнуудад суралцдаг аспирант докторантуудыг шилж сонгож одоо явуулдаг ийм одоо өргөн хүрээний ажилтай бас их ачаалттай ажилладаг ийм одоо байгуулга байсан. Гадаад харилцааны хэлтс бол дээд тусгай дунд боловсролын хорооны бүх хэлцтэй хамтарч ажилладаг. Тэр хэлцүүдээр дамжуулж гадаад орнуудад суралцах одоо энэ оюутан суралцагчдын захиалгыг авдаг байсан. Тэгэхээр энэ одоо хэлцийг толгойлж явахдаа Баянтургуу бол одоо хүнтэйх нийцтэй өөрийнх зөөлхөн асуудлыг хорцдогдаг. Аль болохоор одоо хүний хэрэгцээг нь одоо шийдэж өгөх талд нь ханддаг ийм одоо зөв төлөвшөлтөй ийм одоо эрдэмтэн хүн байсан. Тэгээд Баянтөр багштай энэ залуу насндаа хамт ажиллаж энэ хүнээс одоо удирдагч хүний хүнлэг зөөлөн ийм одоо удирдлагын стилээс нь суралцаж хамт ажиллаж ясандаа бол би одоо баяртай байна. За Монгол Улсын их сургуульд газар зүйн салбарыг үүсгэн байгуулагчдын нэг эрхэм багш Баянтөрийнхаа тухай одоо энд ярилцж байна. Сэтгэл их өндөр байна. 1976 онд би оюутан байсан их сургуульд нэг нүдний шилтэй маш одоо цэмцгэр ийм дарга манай ингээд одоо хичээл орох болсон. Монгол Улсын одоо эдийн засгийн газар зүйч. Тэгээ энэ цаг үеэс эхлээл одоо багштайгаа багш шавийн харилцаа мөн одоо нэг тэнхимийн багш ийм одоо хамтран ажиллах ийм хувь тохиолдол заяасан. Багш маань 1981 онд тэнхимдээ одоо буцаж одоо тэнхимийн эрхлэгчээр томилогдсон ирсэн. Энэ цаг үеэс эхлээд бол багш нар нэг тэнхимд одоо хамтран ажиллаж эдүүгээ одоо үндсэндээ нэг 50 жил болж байна. Багш маань 1997 он баха. 97 онд газар зүйн тэнхимийн эрхлэгчийн одоо үүрэгт ажлыг надад одоо хүлээлгэж өгсөн. Тэгээ энэ цагаас хойш бол бид тэр нэг өрөөнд ерөөсө хамт суудагсан. Ажил амьдралаа ярина, шатраа нүүн. За тэгэл одоо бүхэл одоо цаг үеийг бол бид тэр 35 жил нэг өрөөнд одоо өнгөрөөсөн байх юм. За багш маань одоо газар зүйн салбарт ямар одоо гавья байгуулсан хүн бэ гэж. Нэгдүгээрт Монгол Улсын их сургуулийн газар зүйн салбарыг үндэслэн байгуулагчдын нэг. Хоёрдугаарт бол нийгмийн эдийн засгийн газар зүйн салбарыг одоо Монгол улсад хөгжүүлэхэд хамгийн одоо жинтэй хувь нэмэр болсон ийм одоо эрдэмтэн. Санаж байгаа хаа юу гэхээр багш маань хэдэн онд үлээ 1996 онд санагдж байгаа нөгөө наран цэцэрлтийн хоёр Монгол Улсын их сургуулийн газар зүйн салбарт газар зохион байгуулалтын анги нээж ажиллуулах тухай ингэж одоо хэлцэн тохироод. Тэгээд манай салбарт та газрын менежментийн анги гэж одоо шинээр нэгдсэн. Аялал жуулчлалын салбарт бол 93 оноос уу? 93 оноос Мөнхөө багш, Баянтөр багш. За тэгээд Жамсан сарын анги жаргал гэдэг энэ хэдний илжээж аялал жуулчлалын салбарыг одоо байгуулсан. Тэрнээс өмнө одоо зураг зүйн анги хаа. Зураг зүйн ангиг бас нэг хичээлүүлж бас бүс нутгийн
хот ба бүс нутаг судлал гэдэг. Бүс нутаг судлал, хөрс судлалын анги нээж. Тэгээд энэ газар зүйн салбарыг одоо өргөжүүлэн хөгжүүлэх олон чиглэлээр одоо сургалтын хөтөлбөрийн одоо боловсруулсан, үүсгэн санаачилсан, тэгээд одоо хөгжүүлсэн багшдаа бэлтгэх ажилд одоо маш их одоо идэвхтэй ажилласан юм хүн байгаа юм. Ер нь тэгээд ингээ асуудаг юм л да. Чи хаана ажилтдаг вэ гэхээр газар зүйн тэнхимд Монгол Улсын их сургууль тий. Баянтар багш мөнгө өгч ерсөөлээ. Тэгэхээр энэ хүн болвол энэ Монгол Улсын их сургуулийн газар зүйн салбарын одоо нэрийн хуудасулсан ийм одоо агуу том хүн л дээ. Би бол одоо энэ хүний шавийн шав болж таарч байгаа юм. Битэр бол энэ шатар хаалцсан нь. Өгөө аваатай. Их хор шартай үзэн. Наран цэцэрлэлт орж ирэл, Батсангал орж ирэл, Инг жаргал орж ирэл. Эднээс бол зүгээр хараал суун. Тийм баха. Тэгээ битэр бол ухаан баггүй тоглоол байна. Урлагийн их авьяастай. Очлгүй яг гэрт нь очин тий 9 шидийн тэр одоо хүүхдийн хурим найраас ихсүүлэл асууж лавлах гээд юм хүм асууж лавлах гээд хүртэл очин л да. Тэгээ Баянтар өгш бол сайхан хүлээж аав. Ер нь тэгэл Баянтар өгшиг хүрээд ирэхлээр бол тэнхэм дүүрдэг гэсэн. Багш өрөөндөө сууж л байвал гэрийнхээ хойморт налайн сууж, үр хүүхэд шавнраан тойруулан агта цайгаа амтлан суугаа эцэг хүн шиг харагддаг байлаа. За нэг хөдөө гадаа салхинд явбал юу ахлаарэ. За тэр нэг бараагаад байгаа баян цагаан нэг тэрийг дуулах шүү. Манайд нэг ирцгээхгүй манай тэнхмийнхэн. Тэгсэн манай ээж тэгсэн шүү дээ. Үгүй энэ ерөөсө ганц ойлгомжтой дуулсан хүн энэ Баянтар гэсэн шүү. Тэгэхээр овоол дуулсан юм шүү. Тэгээд их цэнцгэр тэр чинь тэгээд одоо биднийг чинь одоо юу гэдгийг маш сайн эрдэмтэн багш болохоос гадна хүнийг төлөвшүүлэхэд бас их анхаарах нь өөрөө ингээд дээд боловсролын хороонд их олон жил бас дарга хийсэн их цэнцгэр штэ тэр үс мүс тэр одоо тэр хувцлал бие авч яваа байдал. Тэгээд бид нар чи хичээл орохт чинь хэвтэл за джинс өмсч болохгүй шүү гэн миний юб өмсч болохгүй шүү гэн ус гизгээ янзлан. Тэгээ одоо тэр үед чинь технологи хөгжөөгөөсөн болоод гэдэг бүх ангиудын ингээд нөгөө хаалгыг ингээд цоолчин. Тэгээ хэрхэн яаж хичээл орж ийнө гэдгээ бид нар чи ингээд дурандаа хагнан сууж хичээл лекц заахгүй шүү чи гээл. Тэгээл ерөөсөө оюутнуудтайгаа хайрц дууны өнгө чинь хоон хөрөхгүй байх гэл ерөөсөө тэр багш болгох тэр хүн болгох тал дээр манай агш маш их одоо тийм ээ тусалдаг байсан, дэмждэг байсан. Ер нь маш их хүний төлөө тийм их сайхан буянтай хүн гэж хэлж болох юм. Баянтар өгч чинь 73 онд баха эрдмийн зэрэг хамгаалалт 73 онд бүгд найрамд Монгол Ард улсын хот суурингийн газар зүй гэдэг ийм сэдвээр одоо докторийн зэрэг хамгаалсан. Тэгээ энэ бол ерөөсө хотын газар зүй одоо анхны жинтэй судлах байсан. Хотыг бол түүхэн хувьд нь хэмжээ дамжааных нь хувьд нь чиг үүргийнх нь хувьд ингээд ангилж тэгээд одоо бүсчлэх ийм одоо их тийм одоо тулхтай ажил болсон. Баянтар багшийн судалгааны голлох чиглэлүүд нь хотын газар зүй, хүн амын газар зүй, бүс нутгийн газар зүйн судалгаанд төвлөрч олон 10 судалгааны бүтээлэн гадаадын болон үндэсний хэмжээний сэтгүүлд нийтлүүлж ирсэн. 1970-аад оноос бүтээлүүддэн нэг хотод хүн ам үйлдвэрлэлийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн механик өсөлтийг бий болгож болохгүй гэсэн санааг дэвшүүлж байсан нь одоогийн нийслэл хотод тулгараад байгаа олон асуудлыг урьдчилан харж байсан судлаач эрдэмтний нэг чухал дүгнэлт байжээ. Монгол Улсын их сургуулийн Ахмад эрдэмтдийн манлайд байх эрдэм бүтээл арвинтай эрхэм олон шав нартай Гавьяат багш билээ. Хичээлийг ер нь бол орос хэл дээр нэг хэсэг заасан. Манай ангид лав орос хэл дээр нэг хичээл зааж байсан. Өөрөө чинь Москвагийн их сургуулийн төгсгч учраас орос хэл ус цаас. Тэнд бол ядах юм байхгүй. Баяна багш альвааг мэдэрч, шинээр сурч, шинжлэн бичиж чаддаг болохоор айх андуурах зүйлгүй ярьж, бүтээж, сургаж чаддаг байлаа. Одоо өнөөдөр бүс нутаг төлөлтгөл одоо орон зайн төлөлтгөл маш өвчтэй яригдаад энэ явж байгаа үед бол багшууд одоо бүс нутгийн газар зүй тэр дундаа чинь өнөөдөр яригдаад байгаа энэ өлчсөн орон зайн төлөлтийн нэг хэсэг болсон шинэ тухайн үеийн онг байдрын дид мөж гэдгийг чинь анх одоо бие дааж одоо бас ялгаж одоо гаргаж ирсэн. Тэгээ энэ байдлаараа бас энэ чинь бүс нутгийн өнөөгийн
одоо яригдаад байгаа энэ том асуудлын бас суурийг тавилцж ирсэн хүн болоод байгаа юм тийм. Тэгэхээр бол бүс нутаг гэдэг дээр бол яа харахгүй энэ хүн бол өөрөө том судлаач эрдэмтэн байсан. Багш маань бол ер нь энэ ялангуяа бас боловсролын газар зүйч. Ерөөсөө их том үр гүйцэтгсэн их том соён гэгэрүүлэгч байна. Одоо энэ 9 дугаар ангид судалдаг нийгмийн эдийн засгийн газар зүй, гадаад орны эдийн засгийн газар зүйгээд энэ одоо бүх сургуучдыг хэдэн жил дараа зохиосон юм. Тийм нэлээд байгаа. Тэгээ зохиогчийн багийн ахлагчаар ажилласан 6 жил гэдэг баха. Тэгээд Алтан болдоо тэр юу вэ? Хэдэн оных нь үлээ боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны шагналд одоо тэргүүн байр эзэлж байсан. 2003 он. Тэгээд энэ сурах хүчгээс ч одоо үе үеийн одоо энэ өөр хүүхдүүд маань одоо суралцж ингээд Монголын одоо Монголд бол нийгэм эдийн засгийн газар зүг одоо соён гэгэрүүлж дэлгэрүүлсэн ийм л одоо ачтан байгаа юм шүү дээ. За энэ хаврын сайхан цаг тохиолдог манай аавын мэндэлсэн 90 жилийн ойг тэмдэглэж байгаад би маш их одоо сэтгэл хөөрөлтэй маш их баяртай байна. За тэгээд аав маань одоо Москвагийн Ломоносовын их сургуулийг төгсөх даваан дээр одоо ээжтэй маань ингээд танилцсан байгаамаа. За манай ээж маань бол одоо байгаль нуурын даваан дээр өссөн, хажууд өссөн одоо Бурят үндэстэн одоо Орос улсын одоо 90 ийм байсан юм аа. Ээж аав хоёр маань хоёулаа багш хүн. Нэг нь одоо дээд сургуулийн багш, нэг нь 10 жилийн одоо багш. Манай дүү зоригт гэж байгаа. Одоо англи хэлний дээд сургууль төгсөөд одоо энэ сайхан мэргэжлэрээ бас олон газар ажилласан байгаа. Тэгээ одоо бодоход бол аа маань үнэхээр их ажилтаа чин сэтгэлээрээ ханддаг. Маш их одоо бие хэл сэтгэлээ тэр чигээр нь одоо энэ сайхан мэргэжилтэд зориулсан, шавнардаа зориулсан, оюутнуудаа зориулж явж исэн байна гэж одоо л дөнгөж ойлгож байна л да. Багш мэргэжилтэй хүн ер нь тэгэл насан туршдалыг л төвтөртэй гарсан чи багшаараа л байд юм байна даа л гэсэн ийм санаа үлдсэн л дээ. Аавда юундаа их баярлдаг гэхлээр одоо дүү битэрийг бол одоо юугаар ч дутаагаагүй тий. Тэгээд үнэхээр би аавда хайртай. Тэгээ манай аавын ах дүүсч гэсэн аавын минь бас хүндэлжсэн бахаа л гэж боддгийг. Аав минь бас л их хайртай сэтгэлтэй. Тайгаар уцаар ярьдаг, ханддаг. Тэгээд одоо ер нь хүн болгонд хэрэгтэй. Хүн болгонд зөвлөгөө өгнө. Маш их сэтгэлээр хандна. Тэгээд дуу бахтай, өг бахтай мөртлөөл дотроо их хайр нь буцалдаг байсан болов гэж би боддог. Аав маань одоо ингээд дээрээс авч байгаа бол их баярлж байгаа бах. Би аавынхаа шавнартаа бол маш их баярлж байна. Энэ сайхан аав маань гүйцэж амжаагүй энэ бүх ажил төрлийг үргэлжлүүлж одоо хийж одоо ямар мөрөөдөлтэй байсан тэр мөрөөдлийг бас биелүүлж явж байгаа. Аавынхаа энэ бүх шавнартаа маш их баярлж байна. Чин сэтгэлээрээ баярлж байна. Түүний удирдах хамгаалуулсан докторийн 6, албан ёсны шүүмжлэгчийн 11, магистрийн 15 ажлыг өгүүлэхэд бахадмаар байна. Баянтөр багш эрдэм шинжилгээний 70 гаруй өгүүлэлэг, сурчлагын чанартай 20 гаруй ном, сурах бичиг, эрдэм сурчлагын чанартай өгүүлэлэг 20 гаруй, сурах бичиг 25. Монгол улсын үндэсний атласт Монгол улсын хүн ам хоц сууринтай холбоотой 17 зургийг зохион хэвлүүлснээс гадна ном сурах бичиг зориулсан шүүмж 10 гаруйг бичжээ. Монгол улсын гавьяа тогш, доктор, Монгол улсын их сургуулийн хүндэт профессор, Өр Монголын өөртөө засах орны улсын багшийн их сургуулийн зочин профессор Баянтөр багшийн тухай өнөөдөр өгүүлэхтэй таатай байна. Яг дэлхийн нийгмийн эдийн засгийн газар зүйн сурах хүчгийг бүтээхдээ бид нар бол хамтарч ажиллаж исэн. Баянаа огш маань одоо хүнийг хөгшин залуу, оюутан, үйлчлэх, захирал гэж одоо их баг гэж ялгалгүйгээр ямар ч хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг, ханддаг, ярилцдаг, одоо тийм зөвлөдөг тийм багш байсан. Тэгээд хүмүүстэй ярилцахдаа сайхан дурсамж ярьдаг. Эсвэл мэдрэмжтэйгээр ингээ хошгончдөг. Тэгээд тэр бүхнээс нь хүмүүс болохоор ухаарлыг, урмыг, шүүмжлэлийг бол одоо ойлгож хүлээж авдаг. Тэгж ингэж үгээрээ, яриагаараа хүнийг хүмүүжүүлдэг тийм мундаг сургууль хүмүүжүүлэгч багш мань байсан. Тэгээд багш маань маш олон хүнийг одоо олон шавнараа, нутгийнхаа 100 олныг
одоо амьдралын замд нь бол одоо хөтөлж оруулж өгсөн багштайгаа хамтран ажиллаад Монгол улсын их сургууль гэсэн энэ сайхан сургуулийн босхыг 43 жил алхаж ажил амьдралаа холбох сайхан их үүсвэрийг тавьж өгсөн багштаа үргэлж талархаж явдаг. За Монгол улсын их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын гавьяат багш, бидний одоо багш Баянтөр багш маань маш сайн сургууль хөгжүүлэгч байсан. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн газар зүйн чиглэлийн бүхэл холбогдолтой сурах хүчгүүдийг одоо эхнээс нахгуулаа бичлэлсэн, хамтарч бичсэн, ганцаарч бичсэн, удирдах бичсэн ийм ажлууд бол зөндөө бий. Одоогоор бол 20 гаруй сурах хүчгийг нь ашиглаж байна. Хэрэглэж уншиж бид бүхэн одоо түүнээс мэдлэг мэдээлэл өдөр тутам дээшлүүлж байна. Хүн ерөөсөө нэг хэвээр байхгүй өдөр тутам шинжлэгдэж байх ёстой гэж эсэлдэг манай багшийн сургаал бол одоо ч надад бол тод санагдаж байна. За тэгэхээр Монгол улсын гавьяат багш, Монгол улсын их сургуулийн хүнд профессор Баянтөр багшийн маань 90 жилийн ой тохиож байна. Тэгээ багшийнхаа 90 жилийн ойг тохиодод бид бүхэн бас дурсамж ярьж байгаад их баяртай байгаамаа. Баянтөр багш маань өөрөө том сургууль хүмүүжүүлэгч, эрдэмтэн хүн төдийгүй бас том удирдагч хүн байсан. Тэгэхээр Баянтөр багшийн маань одоо олон шавнаар өнөөдөр Монгол улсын засгийн газар, за тэр дундаа одоо их хурлын гишүүн, аймгийн засаг дарга, за яам одоо агентлагийн дарга, газрын дарга, хэлтсийн дарга гэдэг их олон өндөр албан тушаалд одоо хүртэл ингээд ажиллаж байгаа нь бас багшийн маань олон удирдагч төрүүлсэн одоо нэг том гавьяа болов уу гэж бодож байна. Одоо эргээ бодохоор багш маань өөрийнхөө залгамж халааг одоо бэлддэг байсан болов уу. За энэ ч утгаараа одоо Баянтөр багшийн маань ингээд шавнар одоо Жимбат багш одоо мөн гончиг сумлаа багш гэдэг манай бид нар ингээд араасаа одоо олон одоо удирдах ажлыг олон жил ингээд хийгээд багштайгаа хамтраад ингээд явжээ. Тэгэхээр багш маань зөвхөн оюутан байхад сайн оюутан ямар байх вэ гэдгийг бол заана. За дараа нь бол багш болоход багш хүн ямар байх ёстой гэдгийг заасан. За тэгээд дараа нь бас тодорхой хүрээнд удирдлага ажил хийхэд удирдагч хүн, дарга хүн ямар байх ёстой гэдгийг хүртэл одоо бидэнд зааж сургаж ирж исэн ийм хүн. Баянтөр багш маань анх 1956 он одоо Монгол Улсын их сургууль газар зүйн тэнхим газар зүйн одоо мэрэгчлэлтэн бэлтгэж эхэлснээс хойш одоо салбар одоо мэрэгжлийн хөтөлбөрүүд буюу одоо 1993 онд аялал жуулчлалын хөтөлбөр, 1996 онд газар зохион байгуулалтын хөтөлбөр, 2003 онд газрын кадастр, 2007 онд хот бүс нутаг төлөвлөлт, 2010 онд байгаль орчныг зайнаас тандан судлалын одоо бакалаврын хөтөлбөрүүдийг одоо олон улсын стандарт жишгт нийцүүлэн одоо сургалтыг Монгол Улсын их сургууль дээр анх одоо эхлүүлэхэд одоо дөрвтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэгэ. Гавьяат багш Баянтөр багшийн 90 жилийн ойг тохиолдуулан бид бүхэн одоо газар зүйн тэнхимийн зүгээс одоо эрдэмшлэгээний хурал одоо ном тавхил материалуудыг нь одоо мөн одоо тус багшийнхаа одоо бүтээлүүдийг сурталчлан таниулах одоо залуу хойч үедээ өмнөх одоо эрдэмтэн судлаачдынхаа одоо намтар түүхийг таниулах үүднээс одоо энэ жил бид бүхэн одоо Баянтөр багшийнхаа энэ одоо хурлыг бол зохион байгуулж байна. Бидний буурал багш минь хүн сүрдээд байхааргүйч түүний мэдлэг түгээх чадвар, мэрэгэн ухааны цар, хүний төлөөгсөн сайхан сэтгэлийг нь бодохоор бишрэхээс өөр яах вүлээ. Бид багштайгаа үеийн юм шиг дотносож дассан болохоор нуугдаад байх зүйлгүй нийн өгүүл байдаг багш шавийн мөнхийн холбоо байлаа. Уралжин оройтой цагаан өргөндөө утчин шавда эрдэм хайрдасан орчлон тайнхын үдигнэгээр аргудун хүссэд миний жигүүр оргуусан үцэг вайрсан амьд бурхан үгүйдэн сансан миний багш та